Hi. Vente a la foto. Video. Сүүдрийн дуунд яваад байгаа болсон шүү. Мексикийн гэр бүлийг дагаад одоо далайн иргэд рүү явах юм шиг байна. Y a mí me dejaron por metieron de... No, baila bien, así. Baila bien. Mexican power, man. Mexican power. power. Ya. Canta no more. This is the Puerto Vallarta in Mexico. Mexico, thank you. Ганц болсон бол Тэр хоёр талаастай дахиад ирмээр л байна. Тэ хизээч ирээч үү. За ингээд resort руу явж гин. Өнөөдөр Puerto Vallarta байж байгаа. Сүүлийн өдөр. Тэгээд үн сая нөгөө удамчны шүл уусан. Хамаг хөс хараад амар гоё байлаа. Яг нэг үхрийн юу яс чанаад хийсэн яг шүл боллоо. Бүрсээ яалтчгүй монголчууд бид нэр шүлсийг ардсан юм байна. Мексикт ерөөсөө ирснээс хойш өчтөө 11-2 хончлоо. Октоосоо яг нэг тийм сэтгэл нийцсэн шүл ерөөсөө ууж чадаагүй байсан. Тэгээд яг энэ арал дээр байж байгаа сүлийн өдрөө олж авсандаа маш их баяртай байна. Йоо. Тэгээд маргааш бид Мехико хот руу яваад найзууд маань Монгол руу буцаад би болонгод Мехико хотод 1-2-3 хонцоо тэгээд цаашаа Чикаго ороод Чикагод 3-4 хоног тэгээд Монгол руу явах юм төлөвлөлтөй байгаа. Тэгээд маргааш өглөө бас нэрээ юу яцсан байна. Далайн ирэг дээр массаж хийдэг тийм үйлчлэгээ байд юм байна. Тэр далайн чимээс сонсоод тэгээд массаж хийх гэхээр угаасаа төсөөлөхөд л угаасаа гайхамшигтай санагдаж байгаа зү тий. Тэгээд маргааш өглөө бүгдээрээ тэр одоо гоё массажаар хийгээд болсон. Буудалтай очиод шууд унтж амарна гэж бодсон чинь төлөвлөгөөнд байгаагүй зүйл болсон. Яасан гэхээр нөгөө өмнөх влогоор харуулсан шүү дээ. Далайн ирэг дээр байж хахад 20 болж исэн гэд тэгсэн буудлынхаа үүдэнд явж исэн чинь хэдэн мексикчууд хүү наашаа хүрээ дээр байргээд тэгээ би ч одоо юу илээ яалаа илээ гэж жоохон айц үстэй яваад очисон чинь бид нартэй нэгдээчээ танилцъя гэд ингээд баахан хүмүүстэй одоо ах дүү нартай аав ээжтэй найзуудтай ингээд олон хүмүүстэй нэгдээд авсан. Hi. Vente a la foto. Video. Video. Tú llegas de Mexican power. No tenemos que ir a la playa. За ингээд буудлынхаа энэ хаваар ерөнхийдөө нэг амрагчд нь дуумаа дуулаад одоо тэг нөгөө нэг бүх юм өнгө болохоор ууж идэх юм 24 цаг байж идэм байна. Тэгэл пив уугаал гэр бүлэрээ ингээд инээлтэд байцгааж идэм байна. Бид нар бүр ерөөсөө бүр миний одоо амьдралдаа үзсэн хамгийн найрсаг хүмүүс гэж би хэлнэ. Яг тэр түрүүн бас ингээл доор сууж хахад хүү наашаа хүрээдэр гэл намайг дуудаал танилцаал хаанаас ирсэн, юу хийж аваа, яасан ингээл найрсаг те тэгэл ерөөсөө аав нээж нь гэр бүлийнх нь ингээл бүгдээрээ инээлтсэн, ханиалцсан. Гэхдээ тончиг аз жаргалтай хүмүүс байд юм байна. Бүр Мексик онцгой мэдрэмж төрүүлж байна надаа. Юу тэр нөгөө аллах ядлаг хар тамхи 8 яасан янз янзын юм гэж дуур шал өөр мэдрэмж надад өгч байна. За ингээд өрсөн өдөр нь болж байгаа юм байна. Pinche postrezazo traes, A ver, dáselo a Emiliano, por favor. Apito ya es día. Ya es día. Өрсөн өдрийн дуунд яваад байгаа болсон шүү. Y en la pila del bautismo cantaron los ruiseñores.
amaneció. Hoy que completamos mis deseos son mi cariño y mi amor. Si el caso es no 자, levantarse. 또 있는 멕시칸 기름부터 나가서 어떤 나사를 있고요. 시원. 에이, Si mañana voy a hacer con Rivera ya 그 sabes. 기름부터를 유럽 때 있는 멕시코 맛이 기름부터 хүмүүс гэж би дуусан. 에이, No sé de dónde, pero Thai. 아이, Corea. No sé coreano, pero. I'm not Korean. намайг содогсгоо ичтэй. Өдөр бүгдээрээ ингээд хамт явчаа. Тэгээд бүгдээрээ гэр бүл их байсан. Инээсээ ханаасаа бүр яа. Arigato. Аа. За тэр чинь намайг одоо нэг тикета тавьчихаа чи Pinches puros. одоо Монголоос хаалаас ирсэн юм чинь. Тэгээд тэгээ одоо бөөнөрөө тикета тавьчихаар болж байна. No hay culos, nomás unos. ¿Quién más? ¿Cuántos? 8 tequilas. ¿Quién más no es culo? Ястаа гоё хүмүүс юм. ¿Quién más no es culo? Тэр Мексикийн хүмүүсийн зам чанарт бол үнэхээр их. ¿Él ya tiene INE o no? Ese tequila, claro que sí. Para Mongolia, de aquí a Mongolia, claro que sí. Tequilas a todos. No, danos unos shots de tequila. Güey, pero no hay botecitos de shots. No, en vasitos no pasa nada. Te ayudamos. Guacho. 자, 이랬어도 기타 해주면 네 남아간 왜 Tequila. 테킬라 Vámonos a la playa. Que nos agarre un cocodrilo. Vamos a cocodrilo. Con mis mañas ahora le gusto cocodrilo. Saca todo lo que trae. 오케이 ¡Ey! El que ya tiene INE, ven. 들어왔을 때 진짜 gatсан хүмүүс юм аа. Одоо тэгээд ээж мэжтэйгээ аав маавтайгаа ах дүү нартайгаа хүргэн бэртэйгээ одоо юутай байдیں۔ Бүх гэр бүлэрээ ингээд л одоо хөвчцгөөд юм байна. Ay, cabrón, asado los diste para desparasitar burros. ¡Salud! ¡Muchachos! Pero hay que hacerlo arriba, abajo, para que lo grabe Hank. Para que lo grabe. Una, muchachos. Primero chino. Agua de las verdes matas. Tú me tiras, tú me matas. Tú me haces andar a patagatas y a veces a las patas. ¡Ay, dolor mío! Arriba, abajo, al centro y para adentro. Falta el chino. 되게 생각하면 요가 기대가 좋다. Para pegarme las. одоо энэ гэр чинь намайг одоо датаар их авч явна гэсэн угаасаа нөгөө манай зочдууд датаа иргэн зочдууд нь учраас тав алхаад орчин. За ингээд гэр бүлэрээ ингээд сууцгааж байна. Ставэчүү ах дүүгүү хүргэн бэргүүл одоо ингээд тэр чигтэл энэ сайхан байцгааж юм байна. Гэр бүлээ санджлаа. Baila. No, no, baila bien, así. Baila bien. Llévame hasta chinga, cabrón. 야, Mexican power, man. Mexican power. 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 To me.
Bye bye. Bye, Amir. Bye, Amir. Cuernos. Porque cantando se alegra, cielito lindo, los corazones. Ay, 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 ay. Canta y no llores, porque cantando se alegran, cielito lindo, los corazones. Wow. This is the Puerto Vallarta in Mexico, Mexico. thank you. Thank you, my friends. Wow. Resultaste traicionera. Los De ojitos negros, cielito lindo, otra El cielito lindo en Puerto Vallarta. celular que tienes, cielito lindo, Vas a caer. tú a la boca. Sabes a nadie, cielito lindo, Ay, 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 ay. canta y no llores, porque cantando se alegran, cielito lindo, los corazones. Миний дуу үнэхээр дуртай. Миний хүсэлтэд дуулж гэж байгаа маань найзууд. Porque cantando se alegran, cielito lindo, los corazones. Надад ойкан. За ингээд ёстой санаандгүй тохиолдолд өглөөний 5 цаг хүртэл мексикчүүдтэй ингээд далайн эрэг дээр наргиж нэг шүнийг өнгөрөөсөө. Массаж хийх гэж. Энэ төр таасаг бол нохонод мэгших байдаг байна. Өглөөний 5 цаг хүртэл шоуд утсан хүн яах вэ? Тэгээ бараг л одоо унтаагаараа ингээд босоод явсан. Тэгээ манай найзууд хүчээр одоо намайг бараг үстэй дөө чи энэ захиалга өгсөн. Заавал ингээд массаж хийх ёстой гэд ингээд массаж хийлгэсэн. Энэ далайн чимээд массаж хийлгээд хэвтсэн үнэхээр одоо гайхамшигтай мэдрэмж төрсөн. За ингээд Puerto Vallarta дахь одоо аялал маань үгээр дуусчихээн. Үнэхээр одоо сайхан өдрүүд өнгөрлөө. Дахиад бас нэг 2-3 хонсон бол гэдэг бодол яалтчгүй төрж чинь тий. Гоё тий. Үнэхээр гоё. Би бол зүгээр юу Тайланд юу Вьетнам гэж хэлмээр байна. Тэгээд дахиад ганц хонсон бол 2 амар баг байна. Тэгэхээр талаад гэдэг дахиад ирмээр л байна. Тэгээд хизээч ирээч үү. Үнэхээр хүмүүс үнэхээр найрсаг гайхалтай тий. бол хүн амар гурхааш. Амар гоё байлаа. За тэгээд ингээд яг энэ Puerto Vallarta дахь влог маань дуусчихын. Дараагийн дугаараар ингээд уулзсан. Юу ч үзүүлж, юу ч харуулж магадгүй. Хаанч бас явж иж магадгүй. Мексикийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болсон Puerto Vallartад 2 хоноод ингээд буцаж байна. Энэ 2 хоног бол үнэхээр хангалтгүй санагдсан. Тэгээд хэрвээ та бүхэн ямар нэгэн тохиолоор Мехико хот руу ирэх юм бол заавал Puerto Vallartад ирээ гэж зөвлөе. Ягаад гэхээр Мехикогоос 1 цаг нисээд ирдэг. За дээрэс нь одоо яг амрыг гэсэн хүмүүст бол хамгийн зөв сонголт байхаар ийм арал байсан. Мехикогоос Puerto Vallarta руу бол нэг 2 талдаа онгоцсон 100-аас $150 гэхээр энэ бол маш хямдхан байгаа. Тэгээд ирээд энэ далайн эргийн гоо үзэсгэлэнг тэгээд мексикчүүдийн нэг юм найрсаг зан чанарыг хоол хүнсний тэр амтыг гэл ингээл ерөөсөө энэ одоо Мексикос Мехико хот Puerto Vallarta гэдэг энэ одоо 14 хоногийн аялал бол миний амьдралын одоо
дурсамжинд бол хамгийн тодоор бичигдэж үлдэж байна. Тэгээд би одоо Мехико хот болоод Miss Universe тэмцээн Puerto Vallarta гэд нийтдээ ингээд 13 влог хийсэн байгаа. Хэрвээ та бүхэн одоо эдгээр влогуудыг үзэж амжаагүй байх юм бол заавал үзээрэй. Мексик улсын тухайс тодорхой мэдээлэл ойлголтыг авна гэж найдаж байна. За тэгээд Мексикт ингээд Ариран гэдэг нэртэй Солонгос хоолны газар орж ирж байж байна. Энд бас Бивон энтер гэж бас байд юм байна. Айгу тань сонсогдсон, санагдсан. Тийм Солонгос хоол мол идээгүү. Солонгос хоол идэж үзье гэж бодоод ороод ирлээ. Ер нь Солонгос хэд тоолнууд одоо дайны ялангуяа энэ Азийн орнуудаас энэ Солонгос хоолны соёл бол дэлхийн бүх улсад нэгт шингэжээ. Яас гоё харагдчих шүү. За хоол маань хүрээд ирсэн. Бүхний авираг. Йоо, Солонгос хоол идсэн чи ямар гоё байна. Үнэхээр бас нэг бидний соёлын хоол хүнсний салшгүй нэг хэсэг болцсон юм байна. За яг Мексикийн төв гудамжинд ирсэн байж байна. Энэ нислэг маань орой болохоор бас энэ төв гудамж удамжаар нэг яваад үзье гэж бодсон. Ирснээсээ хойш бас төв гудамж удамжаар нь ерөөсөө явж орж чадаагүй. Ялч хүн ажилтаа болохоор ядраад тэгээд бас нааш цаашаа явахад их төвөгтэй байдаг. За хөл хөдөлгөөн ихтэй. Гэтэ энэ байшин барилга гэм хүмүүс бол их гоё юм уу? За ингээд Мексикт хайл маань өнгөрлөж чинь хэдхэн цагийн дараа онгоцны буудлын руугаа явна. Найзууд маань өглөө Монгол руу буцсан. Би болохоор нөгөө юугаар дамжаад явж байгаа. Чикагогоор дамжаад явж байгаа. Ганцаараа үлдээд тэгээд хөдөлгөөн болоо харна явж байсан. Одоогоор 25 улсаар аялсан байна. Тэр дундаас би бол Мексикийг 1 номерт бүр тавих гэж байна. Тэгэхээр одоо хоол, унд, соёл, уур амьсгал, хүмүүсийн зан араншин, найрсаг байдал бүх юм үнэхээр гайхамшигтай байлаа. Гэхдээ энэ одоо улсыг хизээж мартахгүй байхаа би. Үнэхээр гоё байлаа. Тэгээ бүр ингэ зүрх сэтгэл ингээд хорогдоод энд очирсан, энд танилцсан, энд үзэж харсан бүх юм маань ингээд сэтгэл дотор маань аюу гоё юм мэдрэмж шанал үлдээсэн байна. Тэгээ ингээд Мексикийн Мехико хотын төв талдаагаар ингээд алхаж байна. Ямар ч Мексик аяллаа ингээд дуусгая. Одоо би эндээс Чикаго нисээд явна. Тэгээд Чикагод бас юм үзэж харж чадах нь ч гэхгүй ямар ч 7 хоногийн одоо байх юм одоо төлөвлөгөө гаргацсан байгаа учраас Чикагод бас ингээд аяллахаа влогийг үргэлжлүүлж магадгүй. Үнэхээр одоо гайхамшигтай. Тэгээд Мексик улс маш их баярлалаа. Ийм гайхалтай аял, ийм гайхалтай дурсамж Мексикээс би олж авах гэсэн ямар ч хүлээлтгүй ирсэн. Тэгээд ер нь хүлээлтгүй байж байгаад ирэхлээр нөгөөх нь илүү нөгөө хүлээлтээс авчгаар гоё сайхан мэдрэмж төрдөг юм шиг. Эл Салвадорт над яг тийм мэдрэмж төрчихсөн. Одоо гэхдээ Эл Салвадороос илүү мэдрэмж над төрж байна. Баярлалаа Мексик. Та бүхэн боломж олдвол Мексик заавал ирээрэй.